За тэгэхээр SCP гэх зохиомжтой байгууллага яаж үүссэн юм бэ гэвэл Creepypasta сайтын нэгэн хэрэглэгч SCP-173 гэх энэ газрын самар шиг нөхрийн талаар пост оруулсан юм. Постны тайлбар дээр түүнээс нүдэн буусалга бүр завчих хэрэггүй гэсэн байжээ. Үүнээс л бүх юм эхэлж фэнүүд нь илүү олон зүйлсийг нэмэгдүүлэхөөр SCP-ийн энэ үсэр том зохиомжтой байгууллага үүссэн юм. Нэрнийх нь утга гэвэл Secure, Contain and Protect буюу аюулгүй, агуулгах, мөн хамгаалах гэсэн гурван үгний товчлол юм. SCP-д харьяалагдах гажигтай биетүүдийг Safe буюу аюулгүй боловч ховор, Euclid буюу бүрэн судлагдаагүй аюултай байж болзошгүй, Keter буюу бүгд аюултай биш боловч барихад маш хэцүү. 5 майл ангиллын хувьд маш хүчирхэг бусад гажигуудыг барьж хориход ашиглагддаг гажигууд. Apollyon буюу дэлхий болон хүндрэлтний ирээдүйд аюул учруулж болзошгүй гажигууд. Мөн Neutralized буюу аюулгүй болгосон биетүүдийн ангилал байдаг. SCP зураг алдарших тусам тэдний тухай видео тоглоомууд гарч олмол илүү алдарнагт хүрч байлаа. Эдгээр тоглоомнууд ихэнх нь SCP ертөнцид SCP-ийн гажигуудаас зөвхөн амьд үлдэхийн төлөөх тэмцэл байдаг. За тэгвэл түрүүнд өрдсөн SCP-173-ийн тухай зарим нэг зүйлсийг хүргэе. SCP-173-ыг анх 1993 онд SCP рүү нүүлгсэн бөгөөд гарал үүснэ одоогор тодорхойгүй. Триллион брендийн шүршигч боддог энэ олмор бүхий бетон болон арматураар хийгдсэн. SCP-173 нь амьд бөгөөд туйлын тогшин боловч хэн нэгэн харж байх үед хөдөлж чадахгүй. Түүний хадгалж буй өрөөрөө орохдоо томилогдсон ажилтнууд анивчаасан өмнө бие биендээ сэрэмжлүүлгөх ёстой байдаг бөгөөд хэрв тэр хянаж ажиглалтын хүрээнд байхгүй бол гавлын ясны доод хэсэгт хүзүүгийн тас зохиох эсвэл боомжох зэрэг маш хурдтайгаар хамгийн ойрын хүнээ алдаг. SCP-173-ыг хадгалахад тусан хайжуурам. SCP-173-ыг үргэлж цоож дөрөнд хорих ёстой. Ажилтнууд SCP-173-ийн гэмээр дурах шаардлагатай үед 3-аас доошгүй хүн орж болох бөгөөд хаалгыг нь заавал цоожлно. Бүх ажилчдыг гарган өрөөгөө дахин дүгжих хүртэл заавал 2 хүн SCP-173-ыг ажиглаж байх ёстой.